сайн бацгаана хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээрээ иргэншил хөгжсөн талаар үзнэ. За хичээлээ эхлэхээс өмнө дараах өнөөдрийн хичээлээрээ энэхүү ойлголтуудыг авна. За иргэншил хөгжөхөд нөлөөсөн хүчин зүйлс, за чулуун зэвсэг болон төмөр зэвсгийн ялгаа нь ямар байсан бэ? За төмөр зэвсгийн үүсэл хөгжил болон бичиг үсгийн үүсэл хөгжлийн талаар өнөөдрийн хичээлээрээ бүгдээрээ судална. За хичээлээ эхлэхээс өмнө бүгдээрээ өмнөх хичээлүүдээр бол түүхийн асуулт зохиос сурсан байгаа тийм ээ. За тэгвэл одоо бүгдээрээ түүхийн асуултаа багштайгаа хамтран зохиоцгоё. За эхний асуулт нь хизээ буюу төмөр зэвсэг хизээнээс хэрэглэх болсон бэ? За хаана буюу хаанаас их сурвалжтай вэ? Хэрхэн буюу за төмөр зэвсгийг хэрхэн яаж хийдэг байсан бэ? За ямар буюу төмөр зэвсэг хэрэглэснээр хүмүүсийн амьдралд ямар өөрчлөлт гарсан талаар үзнэ. За мөн бичиг үсгийн үүсэл маань адилхан. За хизээ буюу бичиг үсэг хэрхэн үүссэн бэ? За хаанаас их сурвалжтай вэ? Бичиг үсэг хэрхэн бүтв? За бичиг үсэг хэрэглэх болсноор хүмүүсийн амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ гэд эдгээр асуултанд хариулцгаая. За эхний асуулт буюу төмөр зэвсэг хизээнээс хэрэглэх болсон бэ? За энэ асуултанд хариулахын тулд бүгдээрээ энэхүү мэдээлэлтэй танилцъя. За энд бол хүний хөдөлмөрийн зэвсгийн хөгжил харагдаж байна. За энд бол хүмүүс анхандаа бол чулуун зэвсэг олзуурлах төвөрлөх аж ахуй үед бол хүмүүс чулуун зэвсэг хэрэглэдэг байсан талаар бид үзсэн тийм ээ. За үүнээс цаашлаад хүмүүс төмөрлөг зэвсэг хэрэглэх болсон. За төмөрлөг зэвсэг гэдэгт маань зис болон хүрэл зэвсгийг оруулдаг. За зис бол нийтийн тооллын өмнөх 6000-аас 5000 оны үед үүссэн. За зэсийг хийхдээ маш бага хэмд тайлдаг. За уян хатан уян харимхай буюу маш зөөлөн байдаг байсан. За харин хүрэл бол нийтийн тооллын өмнөх 4500-аас 4000 оны үед үүссэн. За хүрлийг хийхдээ зэстээр за цагаан тугуулгыг холиод хүрлийг гаргаж авдаг байсан байна. За харин үүнээс цаашлаад илүү боловсронгуй болоод төмөр зэвсэг хэрэглэх болсон. За төмөр зэвсэг бол нийтийн тооллын өмнөх 1200 оны орчимд үүссэн байна. За төмрийг хийхдээ бол өндөр хэмд хайлдаг маш бат бөх хатуу байсан учраас за чулуу төмөрлөг буюу зис хүрэл зэвсгээс илүү төмөр зэвсэг хэрэглэх болжээ. За тэгвэл дараах мэдээллийг ашиглаад онтооллын шулуун дээр байрлуулан бичнэ гэж. За бүгдээрээ онтооллын шулуунаа зураад за нийтийн тооллын өмнөх 6000-аас 5000 оны үед бол зис үүссэн тийм ээ. За үүнээс цаашлаад 4500-аас 4000 оны үед хүрэл зэвсэг. За тэгээд 1200 оны үед бол төмөр зэвсэг үүссэн. За та хүүхдүүд маань багштайгаа адилхан ингэж онтоодлын шугам дээр зурсан байх гэж багш итгэж байна. За хоёр дахь бодлого маань төмөр зэвсэг хүрэл зэвсгээс хэдэн жилээр хожим үүссэн бэ? За энийг яаж бодох вэ хүүхдүүдэд дэвтэр дээрээ онтоодлын шугамаа бодоод зураад бодоорой. За төмөр зэвсэг хүрэл зэвсгээс 3300 жилийн дараа буюу за нийтийн тооллын 4500-аас нийтийн тооллын өмнөх 1200-аар хасаад 3300 жилийн дараа төмөр зэвсэг маань үүссэн байна. За бүгдээрээ цаашаа явъя. За хаанаас их сурвалж олсон бэ? За хаана хэрхэн яаж анх үүссэн бэ? Буюу за энэ төмөр зэвсэг маань анхлан за ойрох дорнд буюу за нөгөө нэг бидний анхлан үзсэн Шүмер буюу за анхны суурин иргэншил үүссэн 2 мөрний хүндэд маань анхлан хүрэл төмөр зэвсгийг боловсруулж эхэлсэн байна. За үүний дараагаар бол за Малакийн хойгт бол цагаан тугуулгыг ашиглах болжээ. За төмөр зэвсгийг яаж хийдэг байсан бэ? За хамгийн ихнийх нь зис буюу зис бол нийтийн тооллын өмнөх 6000-аас 5000 оны үед бол Тигр Ефрат мөрний дагуу ойрох дорнод үүссэн талаар бид сая үзсэн тийм ээ. За үүний дараагаар бол зис за хүрэл буюу за зэстээр цагаан тугуулгыг холиод за хүрлийг гаргаж авдаг болсон. За энэ мөн ойрох орнуудад 4000 нийтийн тооллын өмнөх 4500-аас 4000 оны үед бол үүссэн байна. За харин төмрийг бол хүмүүс яг нийтийн тооллын өмнөх 1200 оны үеэс эхлээд хэрэглэх болжээ. За хүрэл зис болон хүрэл төмрийг боловсруулах арга бол дэлхийн газар нутгуудад бол янз бүрийн хугацаанд үүссэн байдаг. За тэгээд төмрийг яаж гаргаж авдаг байсан бэхээр за байгалийн бэлэн хөдрийг бол анхандаа ашигладаг байсан байна. За дараа нь түүнийгээ хэвэн зутгаад хутаг, сүх, зэдүү, анжис зэрэг бол багад зэвсгийг хийдэг байсан. За ингээд төмөрлөг зэвсгийг боловсруулахад нэг асуудал гарч ирсэн. Тэр нь юу байсан бэ гэхээр төмрийн хөдрийг хайлуулахад бол маш өндөр дулаан шаарддаг болсон. За жишээлбэл цагаан тугуулгыг бол
232 хэмд бол бүрэн хайлдаг, харин 800 хэмд бол бүрэн хайлмаг болдог гэсэн байна. Харин зис бол 1083 хэмд хайлдаг. За төмөр бол 1539 хэмд хайлдаг байсан. За тэгэхээр яг нь шатлтыг эрчимжүүлэн за дулааныг хадгалж болохыг мэдээд за үүндээ тулгуурлаад 100 маягийн зүйлийг бол бүтээсэн байна. За ингэснээрээ бол төмрийг боловсруулахад илүү амар хэлбэр болж өгсөн байна. За үүнтэй холбоотойгоор бүгдээрээ нэг бичлэгийг үзье. За төмөр зэвсгийг хүмүүс ашиглах болсон шалтгаан нь бол мэдээж төмөр бол чулуун засгийг харьцуулахад маш бат бөх байсан учраас бол төмөр зэвсгийг ашиглах болсон. За мэдээж эхэндээ зис хүрлийг ашиглаж хүмүүс төмөр зэвсгийг ашиглах болсон тийм ээ. За энд бол ялгаа нь харагдаж байна. Зис хүрэл төмөр зэвсгийн ялгаа. За энэ бол зис байна. За зис бол байгаль дээр ийм өнгөтэй харагддаг байна. За зисэр бол мэдээж одоо ч гэсэн хүмүүс гоёл чимэглэлийн зүйлс за зис аяга зэргийг бол хэрэгэлдэг тийм ээ. За хүрэл бол байгаль дээр ингэж харагддаг. За тэгээ төмөр бол байгаль дээр бас ингэж харагддаг байна. За тэгээ төмрийг хэрхэн хийдэг байсан талаар одоо бүгдээ бичлэг үздэгэ. За төмрөөр бол маш олон төрлийн бага зэвсэг, сүгчаад зэрэг хийж байгаа тийм ээ. За төмрийг гаргаж авахдаа бол ийм тусгай зориултын ийм тоосгон 100-ыг бол маш дулаан сайн барьдаг 100-ыг 100хан төмрөө хийгээд за үүний дараагаар бол зориултын хайлуулаад төмрөө хайлуулаад зориултын хэвэн зутгаад за үүнээсээ гаргаж аваад бол яг зориултын хэмдээ тааруулан одоо нүдэх давтах зэргээр бол одоо зориултын сүх, иш, сэлэм зэргээр бол хэвлэн хийж гаргадаг байсан байна. За үүний дараагаар бол бидний 2 дахь сэдв бол бичиг үсгийн үүсэл хөгжил байгаа тийм ээ. За хүмүүс анхандлан ямар бичиг үсэг хэрэгжилж ирсэн бэ? Хүмүүс анханасаа ийм бичмэл ийм бичиг үсэгтэй байсан уу? Мэдээж үгүй тийм ээ. За хүмүүс бол хамгийн анхны олзуурлага төвөрлөг аж ахуй үед хүмүүс анх үүсэхдээ бол бие тохио зангаагаар за одоо ганц нэг авиа гаргах ч юм уу тийм маягаар одоо тохио зангаа биеийн үйл хөдлөлөөрөө одоо бинийгээ дууддаг байсан тийм ээ. За тэгвэл үүнээс цаашлаад хүмүүс авиа гаргаж эхэлсэн. За үүнээс цаашлаад бичиг үсэг үүссэн байна. За хамгийн анхны бичиг үсэг бол бидний өмнөх жилүүдээр үзсэн нөгөө эртний шүмээр анхны суурийн иргэншил үүссэн 2 мөрний хөндөд маань нийтийн тооллын өмнөх 3200-аас 3001 оны үед бол анхны бичиг үсэг буюу шаантаг бичиг үсэг үүсчихсэн байна. За бичиг үсэг нь за бүгдээрээ онтооллын шугам дээр харьцуулсан онтооллыг харцгаая. За мэдээж зис чулууны үе бол 6000-аас 5000 оны үед байсан гэж бид нар үүссэн талаар үзсэн тийм ээ. За хүрэл зэвсгийн үе бол 4500-аас 4000 оны үед үүссэн. За үүнээс цаашлаад бичиг үсэг маань 3200-аас 3100 оны үед бол үүссэн байна. За харин төмөр зэвсгийн үүсэл нь 1200 оны үед явагдсан. За тэгвэл бичиг үсэг нь төмөр зэвсгийн үеэс хэдэн жилийн өмнө үүссэн бэ? За багш нь бодсон байгаа учраас бүгдээрээ харцгаая. За 3200-аас нийтийн тооллын өмнөх 1200 хасаад яг нь бичиг үсэг нь төмөр зэвсэг үүсгэхээс 2000 жилийн өмнө үүссэн байна. За ингээд анхны бичиг үсэг маань эртний шүмерт нийтийн тооллын өмнөх 3200-аас 3100 оны үед үүссэн байна. За мөн бичиг үсэг маань хаанаас их сурвалжтай вэ? За бичиг үсэг маань яг мөн л нөгөө эртний шүмер буюу 2 мөрний хөндөд үүссэн байна. Зарим Монгол улс маань энд харагдаж байна тийм ээ. За бичиг үсэг хэрхэн бүтсэн бэ? За хүмүүс бол анхандаа багш нь хэлсэн тийм ээ. За эхлээд бол биедээ тохио зангаагаар харьцдаг байсан бол за манай эртний өмнөх 2500-аас 25-аас 20,000 жилийн өмнө бол хүмүүс агуун хаан дээр чулуун дээр зурж биедээ мэдээлэл үлдээдэг байсан. За үүнээс дараагаад за бичиг үсэг үүсэх болсон шалтгаан за бичиг үсэг нь хүмүүсийн засаг захиргаах худалдаа 8-1 хэргийг тэмдэглэх, бүртгэх, тооцоолох, түүнийхээ хадгалах хэрэгцээнээс үүдэн бол анхлан бий болсон байна. За тэгээ бичиг үсгийн үүслийг бол 3 төрөл хуваан авч үздэг. За хамгийн анх нь дүрс бичиг буюу пиктограм. За энэ нь юмс үзэгдлийг төлөөлөн бэлэгдсэн зургаар биедээ ойлгуулах юм зураг буюу дүрс бичиг байсан. За тодорхой бодиттой биетэй илэрхийлэх боломжтой. За бүгдээрээ энэ хүү зургийг хацгаа жишээ нь шувуу гэхтэл ийм шувууны дүрсээр, за загас гэхэд ийм загасны дүрсээр ийм бичдэг байсан. За энэ бол анхлан үүссэн бичиг. За үүний дараагаар санаа бичиг илүү боловсронгуй болсон гэсэн. За хүмүүс биедээ санаа, мэдээлэл дамжуулахын тулд үүссэн.
За энэ бичгийн давуу тал нь бол нэг тэмдэгтээр бол бүтэн үгийг илэрхийлдэг. За жишээлбэл нар гэхэд за нар зураад, за сар гэхэд сар зураад, за нар сар хоёр нь нийлээд гэрэлтэй гэгээтэй гэсэн үгийг илэрхийлдэг ийм санаа бичиг хэрэгэлдэг ус. За үүний сүүлд бол илүү боловсронгуй болоод авиа бичиг буюу фонограмм үүссэн. За энэ нь бичиг үсгийн боловсронгуй болсон явдал авиа бичиг мэдээж. За санаа бичиг нь хэдэн зуугаар тоологдох тэмдэгттэй бол энэ нь бичиг нь цөөн үсгээр бол маш олон үгийг илэрхийлэх боломжтой юм авиа бичиг үүссэн байнамаа. За энэ бол анхны Шумерийн шантаг бичгийн дурсгал харагдаж байна. За энэ бол Грекийн Крит алраас олцсон санаа бичгийн дурсгал. За энэ бол Финикийн үед авиа бичиг үсгийн дурсгал. За тэгвэл Монгол бичиг маань хэрхэн үүсэж өгдсөн бэ? За хүн төрөлхтөн бол за зохиож хэрэглэсэн анхны бичиг нь бол Финикийн үед үүссэн гэж бид нар сая үзсэн тийм ээ. За эндээс Финикүүдээс арменчууд аваад, арменчуудаас сирүүд өөрсдийн бичгийг боловсруулаад аваад, за сирээс согод бичиг үүсээд, за согдуу бичгээс бол уйгур болон монголчууд бичиг үсэг зохиож хэрэглэснээр бидний уйгурч монгол бичиг маань үүссэн байна. Харин кирилл үсэг бол яах нь Финикүүдээс грекчүүд зээлдээ аваад авиаг тэмдэглэх үсгийг нэмж зохиож грек бичгийг зохиосон. За үүнээс нь бол одоогийн кирилл бичиг маань үүссэн байна. За өнөөдрийн хичээлээрээ бүгдээрээ дүгнэцгээе. За нийтийн тооллын өмнөх 5 сая жилийн өмнө бол анхлан хүмүүс үүссэн тийм ээ. Хамгийн анхны хүн буюу Австралопитек хүн үүссэн. За үүнээс хойш бол Homo habilis, за Homo erectus, Homo sapiens буюу орчин үеийн хүн маань за 100 мянган жилийн өмнө бол үүссэн одоо хүртэл байгаа тийм ээ. За хүн үүсэхэд бол ийм маш юм олон 5 саяас 100 мянган жилийн юм урт хугацаа зарцуулж байсан байна тийм ээ. За тэгээд нийтийн тооллын өмнөх 8 мянган жилийн өмнө үйлдвэрлэх аж ахуй шилжсэн. За олдворлох аж ахуйд бол хүмүүс байгалийн бүтээгдэхүүнийг иддэг. За агнсан ангийн хувцаараа одоо өөхийг нь хусаж аваад нүмерч хувцас хийж өмсдөг байсан. Харин үйлдвэрлэх аж ахуйд шилжснээр бол өөртөө хоолоо боловсруулан иддэг болсон. За малын арьс ширээр бол одоо хувцас даавууд зэрэг нэхэж өмсөөд за цаашлаад бол ийм төр үүсэж хот улсууд бол үүссэн тийм ээ. За тэгээд төмөр зэвсэг маань бол нийтийн тооллын өмнө 3200-аас за 1200 жилийн хугацаанд бол төмөр зэвсэг болон бичиг үсэг үүссэн. За бичиг үсэг болон төмөр зэвсэг үүснээс хойш 2021 оны хүртэлх энэ хугацаанд бол одоо хүн төрөлхтөн маш богино хугацаанд бол маш өнөөгийн түвшинд өндөр технологийн өндөр түвшинд хөгжсөн байгаа тийм ээ. За хүн үүсгэхэд 5 сая жилээс 100 мянган жилийн ийм урт хугацаа шаардсан бол за бичиг үсэг ердөө 1200 жилийн өмнө үүсэл яг нь бичиг үсэг төмөр зэвсэг маань үүсээд нийтийн тооллын 2020 өнөөдрийн хүртэлх хугацаанд бол соёл иргэншлийн маш өндөр түвшинд хүрсэн байгаа. За эндээс бидний харах зүйл нь яг нь биологийн хөгжлөөс илүү соёлын хөгжил нь бол илүү богино хугацаанд явагддаг юм аа гэдгийг харж болох нь. За тэгээд альва иргэншил бий болох үндэс суурь нь бол төр улс байгуулагдахаас гадна төмөрлөг зэвсэг буюу бичиг үсэх үүсэх явдал нь бол ийм чухал нөлөөтэй байдаг бахнэ. За өнөөдрийн хичээлдээ идэвхтэй оролцсон хүмүүстээ баярлалаа. Дараагийн хичээлээрээ дахин уулзцгаая.